Сайн байцгаана уу? Та бүхэндээ Дорногой аймгийн насан туршийн суралцахуйн төвөөс мэдчилж байна. Манай төв нь иргэдийн нас, боловсролын төвшин, ажил мэргэжлээс үл хамааран тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор мөн эргэн бүрт суралцах боломж, хөгжих орчин, амжилтад хүрэх итгэл өгөхөөр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. За мөн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт арга хэмжээ буюу үндэсний бичгийн анхан дунд агсан шат болон цахим бичвэрийн сургалт улирал бүр тогтмол зохион байгуулагддаг тунгаамал тэмцээн. За мөн гар урлалын төрөл болох гипс урлал, лас хаван урлал, ойдол эсхүүр, за компьютерийн анхан шатны програм болон хиймэл оюун ухааныг ашиглаж ажлын ачааллаа бууруулах, за хувийн хөгжүүлэх, гэр бүлийн болон гендрийн боловсрол, ажил мэргэжлийн чиглэмжээ олгох болон боловсрол нөхөө олгох зэрэг олон тал сургалт үйл ажиллагааг хөтөлбөр төлөвлөгөөг тогтмол хэрэгжүүлэн зохион байгуулалтаараа онцлогтой. Та бүхэндээ Дорногой аймгийн насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагааг танилцуулъя. Манай төв нь иргэдийн нас, боловсролын төвшин, ажил мэргэжлээс үл хамааран тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор мөн эргэн бүрт суралцах боломж, хөгжих орчин, амжилтад хүрэх итгэл өгөхөөр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллага цэргийн ангиудтай хамтран ажиллаж орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалт арга хэмжээ буюу олон тал сургалт үйл ажиллагаа хөтөлбөр төлөвлөгөөг огтмол хэрэгжүүлэн зохион байгуулдгаараа онцлогтой юм а. Үндэсний бичгийн чиглэлээр анхан болон агсан шат цахим ур чадварын сургалт явуулдаг бол цахим ур чадвар болгох сургалтаар анхан шатны хэрэглээний програмуудыг ашиглах, хиймэл оюун ухаан, хэвлэлийн эхэлтгэл, Photoshop програмын анхан дунд агсан шат, видео контент бүтээх анхан агсан шатны ур чадваруудад суралцдаг. Үндсэн чиглэлийн нэг болох бага бүрэн дунд боловсрол нөхөн олгох хөтөлбөр мөн ажил мэргэжлийн чиглэмжээ олгох сургалтаар дамжуулан мэргэжилдээ эзэн болж ур чадвар хөгжил бүтээлээр манлайлан ажилладаг эрх мөдийг өрн сурагчдад зочинтой эртэж уулзалтыг зохион байгуулдаг. Хувийн хөгжлийн чиглэлээр цагийн менежмент, бүтээлч сэтгэлгээ, шийдвэр гаргалт, нийгмийн нөлөөлөл, санхүүгийн боловсрол олгох чиглэлээр өрхийн төсөв, хуримтлал ба зардал, хариуцлага, хандлага зэрэг сургалтуудыг зохион байгуулдаг бол гэр бүл болон гендрийн боловсрол олгох чиглэлээр амьдрах ухааны 12 модуль, гэр бүлийн боловсрол, гендрийн тэгш оролцоо, хүн байхын хүчээр хөтөлбөр, хүүхэд хүмүүжлийн 8 модуль сургалт, Монгол наадгай дугуйлан, эмэгтэйчүүдийн зочинтой уулзалт, жирэмсэн гэр бүл хөтөлбөр зэргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Гар урлалын төрөл болох цементээр бүтээл хийх, бие бүтээгдэхүүн боловсруулах, декор урлах, саван, байны бөмбөлөг, лаа урлал болон ойдол эсхүүр сутааж урлалын сургалтыг сар бүр элсэл таван хичээллүүлдэг. Малчин өрх ахмад настан залуучууд руу чиглэсэн хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан тогтмол хэрэгжүүлж ажилладаг ба аймгийн насан туршийн суралцахуйн төвд явагдаж байгаа ажлууд сумдын 14 нэгж бүр дээрээ зэрэг хэрэгжин жигд оролцуулахыг зорж ажилладаг тул хинч хизээч хаанаас ч хамтдаа хөгжиж насан туршдаа суралцгаая. Насан туршийн боловсрол бол зөвхөн суралцах үйл явц биш, харин амьдралын чанараа сайжруулах хамгийн чухал хөрөнгө оруулалт үлээ. Та бүхнийг бидэндээ хамт хөгжиж хамтдаа суралцахыг уриалж байна.